Аз жаргалыг үйлдэл үргэлж авчрахгүй ч аз жаргалыг үйлдэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өөртөө итгэлтэй хүний хамгийн гол хийдэг алхам бол үйлдэл юм. Амжилтаа яваа бүх хүмүүс үйлдэл хийхийг гол зарчмаа болгодог. Заримдаа хүмүүс мөрөөдөөд, хүсээд, бодоод л сайхан орон сууцтай, гоё ганган унаад хэрэгтэй, эсвэл сайхан хань ижилтэй яг л нөгөө secret номон дээр гардаг шиг бүх зүйл болчих юм шиг л боддог. Тим юм гэж огт байхгүй. Тим юм зөвхөн алтан загсны үлгэр дээр л гардаг гэдгийг би баттай хэлж чадна. Харин мөрөөдөөд, бодоод, хүсээд түүнийхээ дагуу үйлдэл хийх юм бол тэр бүгдийг бодит болгож чадна. Юу хийхээ мэдэхгүй байж яаж үйлдэл хийх вэ гэдэг асуулт гарч ирж ээж магадгүй. Тиймээс энэ асуултын хариуг өнөөдөр өгөх хүсэлтэй байна. Тэгэхээр үйлдэл хоёр анзаар гарч ирдэг. Нэгдүгээр юу хийхээ мэдсэн тохиолдолд үйлдэл хийдэг. Жишээлх юм бол машин авах хүсэлтэй, сонирхолтой бол эхлээд машин асууж тийм ээ. Тэгээд дараа нь машинаа сонгоно, унаж үзнэ, зургийг нь аавна, Facebook дээр хуваалцна. Тэгээд магадгүй мөнгөө цуглуулж эхлэн улмаар машинаа худалдаж авна. Хоёрдугаарт урамшсан, зоригчсон тохиолдолд үйлдэл хийдэг. Жишээлх юм бол яг юу хийхээ мэдэхгүй ч гів гинэд урамшиж ямар нэгэн үйлдэл хиймээр санагддаг үе зөндөө гардаг тийм ээ. Танд тийм юм тохиолдож байсан гэдэгт би бас итгэлтэй байна. Яг тэр тохиолдолд хийдэг үйлдэлийг хийж байгаа юм. Ихэвчлэн энэ үйлдэл юу вэ гэдгийг мэддэггүй. Үйлдэл хийгээгүй бол хизээч хүснээ биелүүлж мөрөөдөлтөд хүрч чаддаггүй. Тиймээс энэ тохиолдолд үйлдэлийг хоёр анги. Нэгдүгээрт гадаад үйлдэл, үүнд ном унших, ажиллаа хийх, хүмүүстэй харьцах, бие тамир спортоор хичээлэх зэрэг. Хоёрдугаарт дотоод үйлдэл, үүнд бясалгал хийх, төсөөлөх, мэдрэх, зураглах, амжилтын тариныг хэрэглэх зэрэг ордог. Үр бүтээлтэй хурдан амжилтанд хүрэхийн тулд бид гадаад үйлдэл хийхээс өмнө дотоод үйлдэлийг заавал хийх хэрэгтэй. Судалгаагаар нэгхэн цаг хийсэн дотоод үйлдэл 7 цаг хийсэн гадаад үйлдэлтэй тэнцдэг гэдгийг гаргасан байдаг. Дотоод үйлдэлийг хийснээр бид амьдралынхаа зүг чигийг гаргадаг. Зүгээ зөв гаргасан бол тэр зүг рүүгээ л алах. Нэгэнт дотоод үйлдэл хийж зүгээ гаргасан бол гадаад үйлдэл юу вэ гэдгээ тодорхой болгодог. Тиймээс тодорхой болсны дараа гадаад үйлдэл хийвэл мөрөөдөлтөө саад багтаагаар хурдан хүрэх боломжтой байдаг. Тэгэхгүй зүг чигээ олох гээд ажиллаад л байдаг, хүсэндээ хүрч чадахгүй тохиолдол их гардаг. Түүний оронд түр амс хийгээд дотоод үйлдэл болох яг юу хийх хүсэлтэй байна вэ? Амьдралаа ямар байгаасаа гэж бодож байна вэ? Түүнийгээ төсөөлөөд, мэдрээд, түүнийхээ дагуу оновчтой амжилтын тариныг хэрэгжилж, бясалгал хийж, амьдралынхаа зүг чигийг эхлээд гаргаад дараа нь тэр зүг рүүгээ алхах нь илүү амархан. Хэрвээ танд энэхүү видео таалагдсан бол лайк дараад цааш найз нөхөдтэй түгээж миний захин мэдээж бүртгүүлээрэй. Мөн яг одоо би та бүгдээсээ амжилтанд хүрэхийн тулд дотоод, гадаад ямар үйлдэл хийж байгааг мэдхийг хүсэж байна. Тиймээс доор сэтгэлдээ үлдээгээрэй найзуудаа. Танд өнөөдөр ямар мөрөөдөл байна? Түүнийхээ араас яв. Та өнөөдөр яг юу хийх бодолтой байна? Түүнийгээ хий. Танд байгаа онцгой чадварууд Монгол улсад минь хэрэгтэй. Хүс, хий, хөр.